Улаанбаатар хот их сургуулийн хөл ихтэй гудамнаа Монголын төлөө цохилсон халуун зүрхийг амьд мэтээр тээж хоёр давхар нэгэн байшин оршисоор энэ л байшингийн өвөр хананд дэлхийн дэвжээтэй их эрдэмтэн Бямбын Эренчингийн хүрэл хөрөг түүний дор Юншөө бүү Бямбын Эренчин гэж хуучин монгол үчгээр бичсний ард бас нэгэн хавтгай дээр аяа мондшгүй эрдэм сурахад нас даанч богино аяа мөнхийн дунд суухад нас даанч урт гэсэн хоёр мөрт байх. Он цагийн салхи хүлхэж үл арилгах энэ үгсийг уншин зогсоход тэр агуу хүний амьдралын гүнд ганцхан хоромч чадвараа зочилмоор санагдан сэтгэл шулуутхын сацуу амьд давхуйд нь учирсан бол гэдэг хитийдсэн бодол давтан нэгэнтээ ёслолоо. Юншөө бүү Бямбын Эренчин 1905 онд Хяхтын нутагт Бул сарай гэдэг газар төржээ. Тэрээр 7 наснаасаа Монгол цагаан толгой заалгаж 9 наснаасаа шамдан үдсэн байна. Бямбын Эренчин эхлээд дунд сургуульд суралцж дараа нь Ленинград хотын Дорн дахны судлалын институтыг дүүргэжээ. Эх орондоо ирээд дунд сургуулийн газар зүйн багшаас хөдөлмөрийнхөө гарааг эхлэн судар бичгийн хүрээлэн эрдэм шинжилгээний анги, үнэн сонин, Монгол улсын их сургууль, улсын хэвлэлийн газар, шинжлэх ухааны хүрээлэг, бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухааны академид насан эцэстлээ ажилласан юм а. Унгарын шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, Фин-Уйгурын нийгэмлэгийн хүндэт профессор тэрээр өөрийн нүүр их хөдөлмөрөө ард түмэн эх орныхоо тусын тулд зориулж төрийн дээд шагнал алтан гад содон, хөдөлмөрийн гавьяаны одон, Монголын зохиолчдын эвлэлийн болон төрийн шагнал тус хүртэж байсан юм а. Монгол хэлнүүдийг харьцуулсан түүхэн хэлний хэл зүй бүтээлээрээ шинжлэх ухааны доктор, Монгол бичгийн хэлний бүтээлээрээ 1961 онд шинжлэх ухааны академич, 1971 онд профессор цолгогдож байжээ. Тэрээр зохиолч, орчуулагч, сэтгүүлч, судлаач, сурган хүмүүжүүлэгч агуу их эрдэмтэн байсан юм а. Нэрт эрдэмтний отгон шав Монгол улсын их сургуулийн Монгол судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, Монгол хэл соёлын сургуулийн профессор Шагдар Сүрэн багшийнхаа тухай ийм өгүүлжээ. 1963 оноос эхлээд би академик жирэмсэн багшд хамт ажиллаж оюутан байж хуяасаа хийсэн. Өнгөрцөн одоо хамгийн отгон хавь нэг хийж явуулаа. Багш маань бага эдрээсээ бие сэтгэлийн алжаалаа өмөрдөн ном эрдмээ бойлуулсан хүн. Тэгээд ч залуудаа махаа идвэл өтлсөн хойно шүл уна гэж олонтой загтагсан. Багшд нь цагийг хоосон өнгөрөөдгүй, нөр хичээнгүй, хитийдсэн ажилтай хүн. Тэгээд 5 бие даасан мэргэжлэр тойруулсан бүтээл нь тус 5 хүний хийснээс чанарын хувьд ч, тооны хувьд ч илүү байсан. Олон үзүүрт ажлыг хэд хэдэн машин дээр зэрэг сөөлжлүүлэн хийдэг байсан нь алжаалын тайлдаг байсан төдийгүй номоо хийж байх нь түүний бие сэтгэлийн жаргал болдог байлаа. Юм бичихтэй ноорог навтраг хийж цаг цаас өрөхгүй. Монгол болон Орос, Франц, Англи, Герман, Польш, Чех зэрэг гадаад хэл дээр шууд л машин дээр эхэлдэг байсан. Өдөрт хийх ёстой гэсэн хэмжээ дамжаатай. Нойр хоолой хасан байж заавал гүйцээдэг зантай. Нэг жишээ хэлэхэд хөвсгөлд үүрийн урянхаа руу үүрээр мориор гараад өдийн хойно 4-5 цагт хүрэхэд бид мэтэн морин дагсагдаад сууч чадахгүй ядраад ухад багш минь буусан гертэ завлин суугаад бүрий болол чех хэлнээс орчуулах хийж төлөвлөсөн ажлаа дуусгаж байж үлээ. Бороо хариулдаг хүн цов цээжинд вэ гэдэгчлэн багшийн маань цээжинд олон хэлний толвичиг боттороо бэлэн болохоор илүү дутуу юм авч явдаггүйсэн гэж хуучилсан байна. Бямбын Эренчин Монгол улс, Монгол үндэстэн оршин тогтдохын утга учир нь хэмээн Монгол хэл, Монгол бичиг, Монгол соёлоо эрхэмлэн дээдлсээр нэгэн насыг туулсан. Тэглээгээд Монголын төр зүтгсэн хүндээ босоо өндөр гихчээр төрийн зүгээс сайнэр дуулаагүй. Харин ч ховсголын эсэргүү, Японы тагнуул, феодалын үеийг магтагч, үндэсний үзэлтэн, социалист Монголын хөгжлийг үгүйсгэгч, Орос Монголын найрамдлыг хялайн үзэгч нэрийг хүлээж 1937 оноос шоронд тамлуулж сурсан эрдмийнхэн ачаар цаазаар авахуулах яла 10 жилээр өөрчлөж, толгойдоо гаансаар зохиулсан цоорхойтой, бугуйдаа төмөр утсаар ирүүлснийг ялгар сорвитой
1942 онд суллагдаж бас жолоогүй насны эцэстээ угсаа гарал ах дүүгээ гүтгүүлсээр ертөнцийн мөнх хүсийг үзүүлсэн. 1970 онд нэг сурвалжлагч таны үргэлж санаж явдаг ямар мэрэгэн үг байдаг вэ гэхэд Чехийн Ян Хусийн үгсэн ч үннээр явсаар үх гэдэг үгийг үргэлж санаж явдаг гэж хариулж байжээ. Насан туршдаа энэ үгэндээ үнэнч явсан. Үнэнч шудрагуун дайсныг зусар бялдууч нь нөхрийг төрүүлдэг нүгэлт орчлонд ясны их оронч жинхэнэ шудраг хүн байна гэдэг ямар зориг төвчээр шаардсан арал шүрмэс заасан хэрэгвэ гэдгийг Эренчин багшийн туулж өнгөрүүлсэн зам бэлхний харуулдаг. Эренчин багшийн Монгол улсаа гэсэн сэтгэлэг зөвхөн монгол хэл бичгээр хязгаарлагдаж байгаагүй нийгмийн бүхий салбартай холбоотой байсан юм а. Бямбын Эренчин өглөө мангаар өгөх боловч үрсэж юмыг сурахыг хичээ гэдэг байж. Өөрөө ч энэ жишээг тувтан баримтлсан. Шоронд байхдаа ялгадас дундаас Франц хэлний сурах хүчийг олж өвөртлөөд Франц хэл гаргууд сурсан гэдэг. Сүүлд нь би жилэрхэнгүй байхдаач хятад хэлний ном үзсээр байсныг шавнар нь хэлдэг юм а. Эренчин багшийн захидаг залуудаа махаа идвэл өтлсөн хойно шүл ууна гэдэг үг цагийг дэмий хоосон нөхцөж 100 цэнгэлээс өөр алс хитээ үл бодогч одоогийн олон залуусын жихээр ороо зогсохгүй тэдэнд сургамж болоосэй гэж ирэхгүй бодогдох юм. Хоолч ихтгэхээр хор болдог. Монголчуудын жаргал ихэдвэл зовлон болно гэдэг гүн ухаан үүнтэй холбоотой. Эренчингой хөдөө томилтоор явж байгаад нэг гуанзанд орж хоол захиалжээ. Гэтэл тамтаггүй шорог хологч. Эренчингой эджил орхиж. Үйлчлэгч нь гүйж ирээд Эренчингой хоол амттай байна уу гэж асуувал Эренчингой их л ежтэйгээр үгсэн ч өмхөр хөргө боллоо гэсэн гэдэг. Эндээс нэгэн асуулт урган гарч ирж байна. Эренчингой үнэхээр бусдын ярьдаг шиг тийм ёжтой шооч хүн байсан юм уу? Олон нийтийн дунд Ри багшийг их ёжтой хүн байсан гэдэг ойлголт өргөн дарахжээ. Бие өгүүлдэггүй, боловсрал чадал сул, хийс ортолчсон, цээж хөдлөгдөх голцоо дундаас дээш албан тушаалын цөөнгөн хүмүүс дандаа хоосон албархаж дургууг нь хүргэдэг байжээ. Тэднийг нь зохиод авалтай байвштэй. Тэр үед ингэж л цэвэрхэн ичээж боловсрал чадлыг нь ойлгуулахаас өөр яах вэ? Түүнээс бас уулзаж учирсан хүн болгоныг үгээр гартааж мадлаад байдаг. Юр энгийн хинд ч болов хүүхэд гэлтгүй цөмтэй нь хүндэтгэн хайрцдаг байсан байна. Бямбын Эренчин сурах мэдийн үлсийг амьдралынхаа нэгэн зорилго болгож эх орноо эх орон шиг хилтэй, соёлтой, хилтэй, нутагтай, гадагшаа нэртэй, дотогшоо хүндлэлтэй болгохын төлөө амьдарсан. Тэр олон зүрхээр амьдарч олон үйл бүтээсэн. Үндэсний уламжил соёлыг хамгаалan хойч үедээ үлдээ хэмээн тэр зориулжээ. Магадгүй ухаанд хүмүүн хойчийн нэгэн өдөр ийм цаг ирнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ч байж болох. Үнэхээр өөрийн бус өрөөлийн төлөө амьдэрсэн халуун сэтгэл байж. Тэрээр цогтойж кино зохиолоор бүгд найрамдах Монгол ард улсын төрийн шагнал хүртэхтэй дагалдах мөнгөн шагналаа фашист Германы үүсгэсэн дайнд хэлмэгдсэн Ленинград хотын өнчин хүүхдүүдэд бэлгэлсэн бол зөвлөлт холбоот улсын зохиолчдтой хамтран гаргасан Детская литература сэтгүүлийн шагналаа Америкийн төрөмгийлэлд өртсөн Вьетнамын өнчин хүүхдүүдэд бэлгэлсэн. Гадаад улсад хэвлүүлсэн номынхон шагналыг банкар гуйвуулж ирэхэд ёсыг бодож өнгөний ганц дэвсгэртийг нь аваад Монгол улсынхаа хөгжлийн төлөө хандуулдаг байсан гэдэг. Монгол хэл соёлын төлөө тууштай тэмцэгч Бямбын Эренчин хаяа нэг томчуулыг үгээр мохоож явдаг нэгэн хэдийч бас нөгөө төгөр ингүүн хүн байж. Сурыг мэдий, заалгыг шамдыг гэсэн хүн хинт ч гэсэн хэдэн цагаарч хамаагүй мэдэж чадхаа зааж хөдөөгийн 10 жилийн сургуулиас ирсэн 3 дугаар ангийн хүүхдтэйч алаг үзэхгүй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бүтээх, сурах мэдхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг хүн. Гэрт нь ороход 3 бичгийн машин тавьчихсан. Нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, нөгөө дээр нь зохиолоо бичээд тойроод л ажиллаа хийгээд ер нь зүгээр цагийг өнгөрөөдгүй байжээ. Монголыг гадаадд таниулах, гадаадын сонгодог соёлыг манайдаа
Монголдо нэвтрүүлэхэд түүний гүйцэтгсэн үүрэг их. Манай Эренчингой бол Оросын алдарт сургууль хүмүүжүүлэгч Сухомлинский, Жан-Жак Руссо нартай энэ зэрэгцгүүц агуу сургууль хүмүүжүүлэгч байсан юм хэмээн одоо дүүрэгцэж байна. Хөндөй цээжин дорогч бүгдийг нэвтрүүлэх чадaltaй хөгжим мэт яруу баясгалант монгол хэлмэн хэмээн агуу чадлыг нь магтан дуулж бишрэн хэрэглэснийг нь Оросын алдарт зохиолч Николай Тихонов Эренчингойд бичсэн захидалда элчилгүй уудам монгол нутгийн бүх өнгө будаг цэсгийн үнэр шингэсэн үнэхэрийн сайхан яруу найраг шүлгүүдийг илгээснийг тань ихэд сонирхон үзлээ. Та уг нь тал нутгийн хээрийн аг ямар сайхан анхлын үнэртэй байдгийг л бичсэн билээ. Гэтэл тэр анхлын үнэрт миний толгой эргэж орхиод ариун сайхан сэтгэлд малчин ардын арамаг сайхан хүдгийг биширч байна хэмээн сэтгэлийн үнээс магтан бичиж байжээ. Тэрбээр монгол хэлнийхээ гайхам сайхан хүч чадлаар эх орныхоо түүх соёлыг дэлхий дахинаа таниулан бишрүүлэхэд их гавьяа байгуулсан юм. Тэгээд ч өндөр гэгээн зан базар тарихынд хорлогдсон сэтгэлтэй хүнийхээ дүрээр ногоон дээр ихэн ижилгүй баримлуудыг уралсан номгийг өгүүлэлэг болгон бичээд өндөр гэгээний хосгүй энэ бүтээлийг анх удаа Леонардо да Винчийн Жоконда, Рафаэлийн их дагнын хөрхтөө энэ зэрэгцүүлж өгсөн билээ. Шүүхэр хийж сүмийн оройгоос буусан буняа хүүгийн эмэрэлтэйгээр ам өргөцсөнийг нүдэнд үзэгдтэл дүрсэлсний санаас Германы Отто Лилиенталиас ч өмнө монголчууд шүхүр бүтээж байсан юм шүү гэсэн нэгэн омгорхол сэтгэлд нэвч гаран ирээд байдаг юм хэмээн нэрт орчуулагч эрдэмтэн Аким дуу алдан бичсэн байдгийг санаж байна. Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хинж дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл тэмцхэн их хурц ухаан илтгэхгүй дээд авьяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж уншигч авахыг Монгол гэдэг агуу сүр хүчит үл мартагдах түүх рүү өрн аваачна. Түүний цогт тайж, гүнж, бэр цэцэг, үүрийн туяа зохиолуудыг уншихад өөрийн ирэхгүй цээжинд гал бодрон Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө. 3 тогооны үлгэрт гардагчлан монголчууд бид даанч нэгийг дээш нь гаргах дурггүй муухай хүмүүс юм да. Энэ эрхэм хүмүүнийг түүхэн сэдвт зохиол бичлээ. Феодалын нийгмийн магтан дуудлаа үнцэрхэг үзэлтэн хэмээн цагаачийг цагаа хатгах нь, цагаан морийг ногоо хатгах нь хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв. Энэ тухай номын хуудас өхвөл Монголын феодал ангийн төлөөлөгчийг шинжлэх ухааны эсрэг чиглэлээр үзүүлэхдээ Монголын ард түмний төлөө сэтгэл тавин тэмцэгч мэтээр гаргажээ. Цогт тайжвал эх орончийн үзлээр Сэлэм далайс нь дээдсийн төлөөлөгч юм хэмээн үнэн сонины 1950 оны 7 дугаар дугаарт манай утга зохиолдох нацлист үзлийн тухай өгүүлэлд их эрдэмтнийг уран бүтээлээр нь гүтгэн доромжилж байсан байна. Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн төвчөөний 1949, 1959 оны тогтоолууд эренчний уран бүтээлийн талаар сонин сэтгүүл хэвлэгдсэн Жамсран жав, Пагу, Мишиг нарын өгүүлэлгүүд үүнийг гэрчлэн үлдэж. Тухайлбал 70 настангуудад даруулга хэрэгтэй шүлэгт. Баримталдаг үслийг нь хэлвэл идеализм, бахархдаг соёлыг нь үзвэл феодализм, багтаага байхыг нь харвал социализм, баримталдаг хэлийг нь ажвал архаизм гэж бичжээ. Гэвч их эрдэмтэн маань энэ бүхнийг тэсэн гарч эрдэм номын ажлаа тойрвсаар байв. Ийм хүнд дарамт шахалтын дунд энэ аимшигт явдалд эх орноо зүрхэндээ тээж өөдрөг явна гэдэг агуух сэтгэлийн тэнхээ агуух тэсвэр хатууж илвлээ. Тэрбээр хаанч явсан эх орон юугаа нэхэн сангалцдаг байсан гэдэг. Будапештэд явж байхдаа их нутгаа санан хээр талаас нэгэн аргал олж ихэд баярлсан хойноо Ар Монгол нутагтай эгэ адилхан аг ханхалсан аргал олж өртлөөд үчин дунаа гэдэг их буудалда үнсний савнд утаа барин асаадаг боллоо. Багын дассан аргалын тэр утаа бахтай таатай агийн үнэрт нь хамар загтнанхан инхэр Монгол тал нутгийн минь үнэрл энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа хэмээн багтан бичжээ.
түүний зохиол бүтээлийг унших бүр эх орноо хайрлах сэтгэл төрж гайхамшигт түүх соёлоор өөрийн ирэхгүй багтана. Чингис хаан, Ануун хотон, Галдан бошгот, Өндөр гэгэн Зан Базар, Хатанбаатар Магсаржив, Жанжин Сүхбаатар зэрэг зохиолын баатруудаараа хилүүлж буй эх оронч Илгэн халуун үгс зөвхөн эх орны төлөө гэсэн чин сэтгэлтэй зохиолчоос л гарах тэр ариун өмөрүүдийг унших бүр таныг улам таних мэт боллоо. Энэ бүхний эцэст эргээд л өнөөх 2 давхар цагаан байшин руугаа дахин нэг очмоор санагдав. Наран шингэх зүгтээ хазааж амгалангийн цаг иржээ. Одоо хүн бүхэн амарч буй. Харин таны мэт их хүн их үйлийг сэтгэн суугаа биз. Хар Монголын дулаан салхи хацар нүрийг элбэн таална. Зулай дээрээ алтан соён залсан эрхэмсийг агаад хүндлэлтэй их эрдэмтний хүрлэг хөрөг одоо амирлангуй болжээ. Нэг санахад өөрийн зохиолын баатрийнх нь хэлдэг Монгол улсын сэтгэл хүчин нэгтээ тусгаар тогтнолын бэлэг тэмдэг соён бүтэй энэ далбаага үрд эрхэм болгож явах тун цогт тайж өгөвч Монгол улсын сэтгэл хүчин нэгтээ тусгаар тогтнолын бэлэг тэмдэг соён бүтэй энэ далбаага үрд эрхэм болгож явах тун цогт тайж өгөвч Монгол улс мөнх гэсэн ариун үгсийг яг одоо их зөөдөөс минь харж байгаад өөртөө итгэлтэй хагаад элгэмсэхээр хэлэх шиг боллоо. Энэ үед би зүрхнийхээ лувшилтыг мэдэрч миний судсаар ирмэд агуу Монгол зүс гүйж байгаа гэдгээр бахархан малгайган авч дахин нэг ёслоод салж ядан холдлоо. Одоо сэтгэл нэг л үеиг болжээ. Тэр зүг эргэн харахтаа би яг одооноос эхлэн эх орноо зүрхнээсээ харилж түүний төлөө сурч боловсрсон жинхэнэ иргэн байхын төлөө өөрийгөө зориулна гэж өөртөө дахин амлалаа. Маргааш дахиад л нар мандна энэ таны зочлох газар болно.